Монголд маань наадмууд үргэлжилсээр тэгэхээр 7 сард мэдээж наадмын дугуй хуушур тэрэн твэрэ байгаа. За энэ жил наадам зориулаад гэртээ дугуй хуушураа хийж идсэн. За нөх олон бол хийгээд байдгүй, жилдээ нэг юм 2 удаа л хийж иддэг байгаа. Тэгэхээр энэ жилдээ наадамдаа бол мэдээж зориулж хийж идлээ. Манайхан бол наадмын дугуй хуушурыг өөрийнхөө аргаар хийдэг баг. За би бол нэг иймэрхүү маягаар хийдгээ. Машинцсан махаар за гурилаа нэг айхтар хатуу зуралгүйгээр сайхан тааруулчаад тавиад нэлээд удаа амрааж өгдгөө. Тэгхийн бол гурил маань их айхтар задраад ахаагүйгээр их хайтайхан илдэгддэг байгаа. За тэгээ хамгийн гол нь илдэхтэй тааруулж жигд илдэж одоо хагалахгүй байхыг хичээдэг. Тэгтээ бол би бол наадмын хуушуранд бол нэг тийм сайн хийдэг бол биш. Тэгтээ бол өөрийнхөө төвшөнд жилдээ нэг удаа наадмаар зориулаад нэг удаа бол хийгээд идчихдэг. Тэгэхээр манайхан бол маш сайн гарамгаа хийдэг хүмүүс бол байгаа баха. Тэгэхээр яаж хийдэг бол бас арга туршлагаа хуваалцаарай. За ингээд хуйлаад идэх шиг сайх юм алга. За тэгтээ наадмын хуушураас илүү биш шүлтээ хуушурандаа илүү дуртай л та. Шүлтээ хуушурнаа шүлийг сорсон шиг суух хамгийн сайхан байдаг. Наадмын хуушур бол жаахан тостой санагдаад байдаг. Шүлтээ хуушур бол тийм байхгүй. Маш гоё шүлийн сороод уухад бол тасархаа шүү дээ.